Үйл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэлтэй тул өмчлөх хэрэгээ хэдий шилжүүлэх хэлцэл хийсэн ч банкны оролцоотойгоор үйл хөдлөх хөрөнгө шинэ өмчлөгчд шилжинэ. Банк хохирол хүлээх үндсэлгүй юм а. Засгийн газрын тэр одоо томьёол тэр засгийн газрын саналыг бас та нар сайн уншаарай. Энэ санаа бас явж ялээ шүү. Дээр нэмээд цэцрүүгээ яасан их дайрч байна. Манай ардсан намынхан цэцгийн дээр гарчиж. Цэц бол улсын их хурлыг баг тэнхтэрэ гэж хэлэх гэж ард түмнийг төлөөж байдаг улсууд. Буруутай зөвхтэйг нь бэмэдэхгүй. Ямар ч байсан энэ үйл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн дээр бол цэц хамгийн зөв яг өмчлүүлж байгаа. Тэр барьцааны эзэд иргэдийн төлөө шийдвэрээ гаргасан. Иргэдийг давуу эрх олго гэж би ерөөсөө ярьсангүй. Түрүү яриад ах шиг байлаа. Зээлдүүлэгч, зээлдэгч хоёрыг ижил тэгштэй, итгэж эрэхтэй байлгаа гэдэг их цэцэрхжээлээ. Тэгдэггүй маа. Зээлдэгч, зээлдүүлэгч хоёр байглаасаа ижил тэгш эрх нь байдгүй. Мөнгө өгөх гэж байгаа хүн дандаа гидийдэг, авах гэж байгаа хүн дандаа байглаасаа дарангуйлуулах, эрх ашиг зөрчигдөх магадaltaй байдаг. Энэ үед төрөөс зохицуулт хийж тэр өмч хөрөнгө алдах тохиолдолд та нар тэр барьцаа хөрөнгө хамаагүй хямдхан битгий алдчихаарай. Зах зээлийн үнээр нь өгөөд тэр барьцааны тэр хямд үннийг өгөөд зөрүү мөнгөний өөрөө авах эрхийг хадгалж үлдэхшил бид ярьж байгаа. Өнөөдөр тэр өмчлөгчийн тэр эрхээ тэр үйл хөдлөх өмчөө эзэн түрээслэх хөслөхөд энэ барьцаа ямар ч цаад болохгүй. Энэ өмчлөгчийн эрх шилжихгүй шүү дээ. Ийм энгийн юм дээр та нар яриад байна. Хоёрдугаарт та бүхэн тийм ээ үндсэндээ банкнуудын хөлсний бууны нохой болчих. Тэгэхээр яг цаад утгаараа банкуд зээл өгөхдөө бол мөнгө хөрөнгийн урсгал дээр нь тэр үндсэндээ зах зээлийн тэр тэлэлтэн дээр нь худалдан авагчдын судалгаан дээр нь тэр инновац дээр нь мөнгө хөрөнгийн эргэлтэн дээр нь урсгал дээр нь зээл өгдөг. Манайд бол банкудаа одоо бүгдөө ломбард гэж нэрлэлцгээе. Банкуд ямар ч эрсдэл байхгүй. Хоёрдугаар миний асуулт байна. Энэ дотор хашааны газар ороод байгаа юу? Тэр ипотек гэдэг гоё нэрийн дотор хашааны газар орж байгаа юу? Дараачийн миний хэлхийг хүсэж байгаа зүйл бол та бүхэн 8% ипотекийн зээлийг тэр 8% зогсоосон тэр шантаажаа зогсоогоорой. Яг улсын их хурл руу цэц рүү банкуд нь өнөөдөр карманда хийсэн юм шиг дайралт үзүүлж тэр зээлээ зогсоодог явдал бол хамгийн бүдүүлэг зүйл. Өнөөдөр тэр цэцгийн тэр дүгнэлтэн дотор 8% юу ч байхгүй. Ингээд эцэст нь хэлэхэд энэ хуулийн өөрчлөлт хийх ямар ч шаардлага үндсэндээ байхгүй гэж би үзэж байна.